Жинзийн залуучууд өнөөдөр Цэмбүүрийн бие даавалгыг эхлүүлээд одоо 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. 2 сарын хугацаанд бид нар 4 байршил дээр 4 одоо ийм том цэвэрлэгээ хийсэн байна. Өнөөдөр яг одоо Жанжин Сүхбаатарын талбай дээр угаагаад байна. Тэр нь бол хотын даргаыг мөн адилхан байгууллагуудыг гаднах 50 м талбай угаахыг одоо урайсан тэр поструудыг зөндөө харж ирсэн. Гэх мэтчлэн ер нь залуу хотын даргад хүсэл тавьбал дэмжиж ажиллах юм шиг санагдаад ер нь удаа дараа нь хүслээ тавьсан. Тэгээ 3 удаа хүсэл тавь. 3 дахь дээр манай хотын дарга манай бидний хүслийг хүлээж аваад өнөөдөр ингээ бид нар иргэний нийгмийн байгууллага сайн дурынхан за мөн дээрээс нийслэлийн засваргын тамгын газар нийслэлийн хот хөгжилтийн газраас хүмүүс ирсэн байна. Тэгээд ер нь бол хот хөгжилтийн маань 2-3 маш ирсэн байна. Техник тоног төхөөрөмжөөр хангасан байна. Сайн дурын ажил гэдэг бол ерөөсөө л хин завтай нь хин сэтгэл зүрхтэй одоо хийдэг хүний ажил. Тэгээд ер нь сайн дурын ажлыг ер нь Монгол нутагшуулж ер нь бол энэ бол хөдөлмөрийн мүлжлэг биш. Энэ хин завтай нь хийдэг ажил биш. Ер нь бол сайн дурын ажлын сайн үйлсийн аян биш. Тэ? Ер нь сайн дурын ажлыг бүр ингээ тусад нь ийм том легаси болгож үлдээн гэж одоо залууны хувьд зорж байгаа. Тэгээд ер нь хүн болгоныг сайн дурын ажил хийгээд үзээсэй гэж бас хувьдаа боддог. Тэгээд одоо залуучуудаа үдингийн найзуудаа бүгдээрээ гоё гарч ирээ сайн дурын ажил нэг дээрээ ер нь өөрсдөө бас санаачлаа зохион байгуулаарай. Гарч ирээд одоо иргэд аж ахуйн нэгжүүд байгууллагууд гаднах 50 м талбай угаагаарай гэж уриалмаар байна. Ер нь бүгдээрээ гарч ирээд гаднах 50 м-ийн жоохон талбай угаацгатлын хот чинь цэмбигээл гэрэлтэйл гялтганаал одоо Азийн цагаан дагна гэж хэлэгддэг байсан чигээ гоё зэрхэн болоо явчих шээ.